За манай өнөөдрийн баярын дугаарт Сумын ахмадын хорооны дарга Мэдрэг гой өргөдөн оролцож байна. Ингээд танд энэ өдрийн мэнд хүргэе. За Монгол улсад ахмадын байгууллага үүсний 90 жилийн ой тохиож байгаа. Ингээд танд болон Сумынхаа нийт ахмад буурлуудаа энэ 90 жилийн ой баярын мэндийг өргөн дэвшүүлж хүргэе. За ингээд ахмадын байгууллага үүсний 90 жил тохиож байгаа. Тэгэд өнөөдөр бол та бүгдийн бас баярын юм өдөр байгаа. Инхээр зэрэг Улс аймагт хэдэн онд ахмадын байгууллага одоо анх байгуулагдав. Тэгээд Суманд хэдэн онд ахмадын байгууллага байгуулагдав. Юу таалга нэ? Анхны дарга ямар хүн байв? Энээс соёлоо яриагаа эхлэх үү. За тэгээ. Тэгэхээр өнөөдөр жил болгон жил болдог Монголын ахмадын байгууллагын баяр болж байна. Энэ манай Суманд байгаа ахмадын байгууллагыг байнга ажлын дэмжиж жил болгон болдог баярын үйлчлэлийн өдөртөн зохион байгуулдаг соёлын төвийн хамт олон та бүхэндээ нийт ахмадуудынхаа өмнөөс баярын мэндчилгээ төвшүүлье. За манай аймагт анх 1981 онд ахмадын байгууллага байгуулагдаж одоо Энчээ гэдэг хүн дараагаар нь сонгогч байсан бол Завхан Суманд 1991 онд байгуулагдаж анхны дараагаар нь Ардын боловсролын тэргүүний ажилтан Ахмад багш Асууг сонгогдож байсан. 93 оноос хойш өнөөдрийн хүртэл миний бие одоо 20 гаруй жил энэ ажлыг өдөртөн зохион байгуулж та бүхнийхээ дэмжлэгцээр ажил хийж яваадаа их баяртай байдаг. За ингээд энэ жил бол Монголын ахмадын байгууллагын саяын хэлсэн аймгийн дэс Сумын гүрний ойд болж байгаагаар бол онцлогтой юм аа. Ийм учраас ахмадын байгууллагын ажлыг сайн байлгах гол үндэслэл бол жил болгон болдог уламжилт баяраар нь одоо сум орон дээрээс аваад бүгд дэмждэг ийм сайхан уламжилтаа энэ жил 29 дахь удаага энэ ахмадын баярыг тэмдэглэж байна. За тэгэхээр зэрэг та 93 онд ахмадын энэ даргын үйл ажиллагааг хүлээж авсан байна шүү дээ. Тэгэхээр зэрэг та ямар даргаас хүлээж, Дасцэг даргаас хүлээж өөр дарга байсан уу? Дасцэгээс хүлээж авсан. Зөв. Тэгэхээр зэрэг бид бүхэн бол жил 10 сарын 1-нд ахмадынхаа баярыг тэмдэглэдэг. За сүүлийн жилүүдэд бол манай Сум бас цагаан сараар ахмадуудаа хүндэтгэж бас энэ соёлын төв энэ байр танхимдаа бас золголт хийдэг сайхан уламжлалт тогтсон тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ митинг одоо энэ Сумын ахмадын байгууллага таныг ажиллах хугацаанд ямар онцлог одоо үйл ажиллагауд болов. За энэ Сум орон нутгийн одоо удирдлага төр засгаас ямар дэмжлэг, ямар одоо хүндэтгэл энэ үйл ажиллагаа явагдчих. Жил бүхэн болдог ахмадын баярыг манай Сумын одоо нам төрийн байгууллага албан газрууд бүгд дэмжиж тусалж явуулдаг. За энэний үр дүнд одоо сая өөрийн чинь хэлсэн Монголын цагаан сараар ахмадуудад хүндэтгэл үзүүлдэг, 10 сарын 1-нд хүндэтгэл үзүүлдэг ийм сайхан уламжлалтай болсон. За манай Сум маань ахмадын байргүй байж байгаад 2013 онд байртай болж одоо тэр байранда үйл ажиллагаа явуулж байна. Тэгэхээр ахмадын байртай болсон бол сайхан үйл явдал тийм ээ. Тэгэхээр ахмадууд бол тэндээ бас нэг одоо өдөр цаг товлоод одоо ямар үйл ажиллагаа явуулж одоо хэвш тогтмож байна. За бид нэр ахмадын байранда 7 хоногт 2-3 удаа бол цуглаж танд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх энэ тулд одоо тоглоом тоглох, бас хоорондоо ярилцлага хийх, бас сургалт явуулах ийм ажлуудыг бол зохион байгуулж бас төр захиргааны байгууллагын удирдлагуудыг урьж оржуулах, албан газрынхаа хүмүүсийг урьж оржуулах энэ ажлыг хамтран хийж байгаа нь бас үр дүнгээ өгч байгаа. За тэгэхээр зэрэг энэ 21 онд одоо 90 жил явж байгаа тийм ээ. Тэгэхээр зэрэг энийг ухтаж одоо ахмадын байгууллагаас ямар үйл ажиллагаа зохион байгуулж явагдаж байна энэ талаараа. За энэ 2021 онд одоо Монголын ахмадын байгууллагын 90 жилийн ой болж байгаатай холбогдуулж одоо ажил төрөл явуулж байгаа боловсрсон энэ ковид гэдэг одоо ханиаднаас болоод бас зарим үйл ажиллагаанууд явж болохгүй, нийтээр суулж болохгүй ийм үйл ажиллагаа явагдаж байгаа. Гэвч боловч одоо зарим зүйлийг бол цахимаар явуулж ахмадуудтай мэдээлж өгөх, ахмадуудаа одоо бас асуусан асуултанд хариулах
санал бодлын сонс ийм ажлыг зохион байгуулдаг. За тэрний салбар Монголын Ахмадын холбоо Монголын Ахмадын холбоог дэмждэг жаргал дүүрэн гэсэн төрийн бус байгууллагаас бол Монголын нийт ахмадуудын дунд дууны уралдааныг зохион байгуулж байгаа. Энэ уралдаанд манай сум маань бас оролцож 6 хүн маань энэ уралдаанд оролцож соёлын төвийн хамт олон маань энийг дэмжиж энэнд одоо хөгжим бүхчүүдээр тусалж энэ ажиллагаанд оролцож улсын хэмжээгээр 1000 гаруй ахмад оролцсон нэгдүгээр шатанд энээс хоёрдугаар шатанд 300 ахмад шалгахад манай 6 хүнээс 3-ын шалгаж оролцож хоёрдугаар шатанд орохоор болж хоёрдугаар шатанд оролцоод тэрнээс нэг хүн маань 3-дугаар шатанд оролцож ингэсэн одоо тэгээд оролцсон 6 ахмадд маань одоо бас тэр Монголын Ахмадын холбоо төрийн бус байгууллага жаргал дүүрэн одоо байгууллагаас бидэнд бас баяр хүргэж сумын Ахмадын хоройг одоо өргөмжлөөр оролцсон хүмүүсийг бас дурсгалын зүйлээр шагнаж урамшуулж байгаа. За тэгэхээр зэрэг 21 онд бас ахмадуудаас одоо төрийн одоо шагнал одон медаль хүртсэн одоо ийм бас сайхан баярт мөчд болж исэн. Ямар хүмүүс ямар шагнал хүртэж байгаа. За ер нь 2009 оноос энэ ахмадуудыг тодорхойлоод шагнагдаагүй ийм их олон хүн одоо үлдэж оцорсон юм бол улсын хэмжээгээр байгаа. Энэ бол бас манай сумч байгаа. Тэгээ энийг бол холбогдох зат нь уламжлаж шагнуулах ажлыг бол нэлээд одоо хийж бас ахмадууд маань ямар ч байсан тэр авъя гэсэн шагналаа авч ингэсэн. Гэвч гэсэн энэ жил 21 онд одоо энэ хөвөттэй боловсгсон манайхаас бас төрийн одон медалаар тухайлбал төрийн одон медалаар сумын одоо бас их хурл оролцож байсан Цулдган Зэ намсраа Батсуур гэдэг хүмүүс бол алтан галзуудангоор шагнагдсан. Одоо дараагийн хүмүүс маань бас тодорхойлт нь явагдсан бас ирэхэд бэлэн болж байгаа гэж бодож ойлгож байгаа. За баярлалаа. Сайхан ахмад буурлууд сайхан төрийнхөө дээд шагналаар сингэр мэлсэн байна тийм ээ. Тийм ээ. Манай сумын тухайд одоо та Ахмадын хорооны дарга нийт одоо хэдэн ахмад байна? За манай сум бодвол энэ жилийн одоо саяын гаргасан 20 онд доолдод 21 оны байдлаар бол 168 ахмад нөөдөр одоо байна. Энээс 80-аас 90 настай 14 хүн байна. 90 настай 1 хүн байгаа. Өнөрийн цагаан гэж одоо ийм өндөр насны эмэгтэй хүн байна. За 70-аас 79 насны 39 хүн байна. За бусд нь бол 55-аас одоо 69 нас хүртэл хооронд ингэж одоо 168 ахмад байна нөөдөр Ахмадынхаа үйл ажиллагаанд орж Ахмадын баяртайгаа одоо цолгож байна. Яг өнөөдөр бол Ахмадын баярын өдөр. Тэгэхээр зэрэг энэ нийт ахмадуудаа бас хүндэтгэл үзүүлэх, за бас цайлга хүндэтгэл янз бүрийн нэм жил болгон явдаг. Тэгэхээр зэрэг надад энэ жил бол энэ цар тахлын улмаас бас явагдахгүй өнжөөд завсарлаад байгаамаа. Тэгэхээр зэрэг энэ жил одоо ямар арга хэмжээ зохиов, сумын хэмжээнд сумар нутгийн удирдлага тэгээд Ахмадын холбоо яаж энэ ахмадуудаа бас хүндэтгэл үзүүлж энэ талаар. За энэ жил одоо ковидтэй болж учраас нийтээрээ цуглаж болохгүй ийм тохиолдолд сум орныхоо удирдлага сумдаа төсвийн хатан байгууллагын дарга эрхч нарт танилцуулаад манай 168 ахмадуудыг одоо бас баяр хүргэж мэдлэгээ дэвшүүлээд одоо дансыг төрийн мөнгөнд тэмдэгтээ мялаасан байгаа. За тий. За сайхан үйл явдал болж байгаа юм байна. За таны тухайд одоо ер нь Ахмадын холбооныхоо талаар цаашид ямар ажил хийхээр төлөвлөж бодож байна? За манай сумын Ахмадын холбоо би энэ ажлыг аваад 20 жил хийж байгаа энэ хугацаанд 2017-18 оны ажлаар манайх аймагтаа тэргүүлсэн. Тэгээд аймаг маань манайхыг 19 онд Монголын Ахмадын холбоонд одоо
улсын нэргүүний шилдэг хороо болгохоор тодорхойлсон. Гэсэн боловч гэсэн энэ сад дахлаас болоод энэ 19-20 онд тэр үйл ажиллагаа явагдаагүй. Энэ 22 онд одоо энэ үйл ажиллагаа үргэлжлэж явагдана. Танаа одоо тодорхойлж ирсэн байгаа гэдгийг бол холбогдох байгууллагаас бас бидэнд хэлж мэдгдсэн. Энэ үнд нь бас баяртай байгаа. Энэ сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал ээлж тулан ээлж бус сурлууд одоо хуралддаг тийм ээ. Тэгэхээр энэ дээр бас та одоо шинэ саяын одоо хуралд та бас урилгаар сууж харагдсан. Энэ сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хамтынхаа талаар одоо ямар бодлого шийдвэр авч хэрэгжүүлж та ямар одоо тэр бодлогод нь юу тусгаж одоо ямар дэмжлэг тусламж авч хэрэгжүүлж. За Ахмадын хууль гэж 2017 онд шинжлэж багтлагдсан. Урд нь 2005 онд байсан юм. 17 оны хуулиар бол Ахмадуудын энэ талаар бол анхаарах бүх зүйлийг бол тэр хуулинд тусгасан. Тэр хуулийг хэрэгжүүлэх, тэр тавигдсан зүйлийг одоо зорилт болгох талаар сумын иргэдийн төлөөлөгчдийн хурд бас Ахмадуудаа төлөөлж санд оруулж жил бүхэн тэрэнд урилгаа сууж оролцдог. Саяхан болсон сумын төсвийн тодтолтын хуралдаанд оролцож бас сум маань бидэнд бас тодорхой зүйлийг бол мөнгөийг бол суулгаж өгч тухайлах юм бол халаалттай болгохлоор дэмжлэг тусалтай үзүүлэлт болсон. За Ахмадын байрыг бас огчуулах энэ асуудалд бас анхаарал хэлсэн. Ийм зүйл дээр бол манай сумын Ахмадын байгууллагыг бол бас сумор маань дэмжиж тусалж байгаад одоо бид бас сэтгэл хангалуун байдаг. За тэгэхээр одоо Ахмадынхаа байрыг бол 2013 онд шийдвэрлэж бариулсан байгаа тийм ээ. Зөөрийн гэсэн байртай болсон гэвч тэгэхээр зэрэг одоо энэ байранд бас нийтийн халаалтанд толбохоор бас иргэдийнхээ урал санд бодлоо тавиад бас шийдвэрлүүлэх хэмжээнд явж байгаа юм байна гэж одоо ойлгох нь бас зүйтэй байхаа гэж байна. За ингээд бас таны сая ярьсан одоо Монголын ахмадын холбооноос зохион байгуулсан тэр нийт ахмадуудынхаа дунд бас нэг дууны уралдаан нэг 2 дугаар шат яваад өнгөрлөө. Энэнд одоо нийт 6 хүн оролцсон. 2 дугаар шатанд одоо 3 хүн шалгарсан ийм одоо үзүүлэлттэй явж байгаа. Тэгэхээр зэрэг бас энэ шалгарсан энэ оролцсон хүмүүсийнхаа тэр бас зарим бүтээлээс бас иргэддээ Ахмадын баярыг тохиолдуулаад Ахмадын баярын мэндийг хүргэж энэ хүмүүсийнхаас бүтээлээс иргэддээ хүргье. Тэгээд яг энэ бол танаа манай соёлын төвийн байгууллагын хамт олон маань энэ Ахмадуудын маань одоо тэр хөгжмийн зохицуулах, дуулж байгаа дуурмын одоо тэр айдсан төлөвлөрийн зохицуулах энэ ажил их тусалсан. Энэ талын асуудлыг бид нь бас энэ баярынхаа үйл ажиллагаагаар бол нийт хөдөлмөрчд хүмүүстэй бол бас тавьж үзүүлж сонсхийг бодож байгаа. Hey
бас хэдийгээр насан өндөр сайхан нас өдрийн эдэлж буян гიშгэн түгэж байна ахмад бурлуудынхаа сайхан үгийг сонслоо. За мөн одоо энэ дууны уралдаанд оролцсон бүтээлээс бас иргэддээ сонсголоо. Одоо сайхан өөрийнхөө дуу хоолойг хүргэж олон жил одоо энэ улаан клубт хүртэл эрхлэгчээр ажиллаж байсан ардын театр одоо уран сайхан час сүлээд бүх үйл ажиллагаанд оролцож явсан ийм одоо ахмад хүндээ манай намсраах тийм ээ. Ингээд энэ хүнийхээ энэ аядууг бас сайхан ард түмэндээ хүргэж одоо танилцууллаа. За инхээр зэрэг бас 21 ондоо бол хэдийгээр цар тахалтай боловч та бас бүх ахмадуудаа бас мөнгөн тэмдэгтээр дансын мэлааж цаа сайхан мэдчилгээ дэвшүүлж тийм ээ 21 онд бас 3 сайхан ахмадынхаа ангирыг төрийн дээд одон медалаар мэлааж ингэж одоо ажилласан байна. Сая би Увс аймагт явж байсан манай салбарын бас ганц хоёр ахмадуудтай уулзсан явж байхад Увс аймгийн хэмжээнд бас нэг хоёр ахмадын нэг хоёр шагнал ирсэн. Нэг нь бол танаа ахмадын байгууллагын дарагт ирж байгаа гэж ингэж ярьж ирсэн. Танай ингэр дээр ялцж байгаа нь ахмадын алдар гэсэн тэмдэг байна. Энэ шагналын талаар одоо та хүрсэн мөн үү? Энэ талаараа бас энэ 90 жилийн өгтөж Монголын ахмадын холбоо урд нь байхгүй байсан. Одоо ахмадын алдар гэсэн одон хийсэн байлаа шүү. Энэ одон одоо бас аймагуудаа улсын хэмжээгээр бас тэргүүний удаад ажиллагаатай хүмүүсээ шагнах ажилд зохион байгуулсан байсан. Манай аймагт нэг одоо 2 хүнд бол энэ шагналыг өгсөн байлаа. Энэ Тариалан сумын ахмадын хорооны дарга одоо 82 настай хүн ингээл шүү. Нэг нь одоо миний биеийг тэр одоо бас олон жил хийсэн энэ ажлыг нэг хоёр тэгвэл бас хамгийн ахмад тасна гэж үздэг. Энэ одонгоор одоо бид хоёрыг ингэрийг мэлаасан. Энд баяртай байгаа. Явандаа бас одоо энэ одны шинээр хийгдсэн учраас энэ одонгоор ахмадуудаа шагнуулах энэ асуудлыг бол бас холбогдох байгууллагад тавьж шагнуулна гэсэн бодолтой байна. За баярлалаа. Та бас сайхан одон медалаа шагнуулсан байна. Танд бас жаргал эрүүл энхийг хүсэн өрөөё. За баярлалаа. Тэгээд өнөөдрийн энэ сайхан ярилцлаганд ингэж манай соёлын төвийн хамтлан та нар маань оролцуулж миний бодол сандыг ахмадуудад одоо хөдөлмөршөлт хүргэсэн явдалд одоо их баярлж байна. Ингээд одоо Завхан сумын маань нийт хөдөлмөршөлт манай сумын маань 160 ахмадууд бүгдээрээ одоо өргөөгээрээ төв сайхан өнөр үдээрээ инг сайхан буушгүй буянтай саашгүй сантай сансан хамгуулсан санаараа бүтэж сайхан амьдрахыг хүсэн өрөөё. За баярлалаа. За ингээд өнөөдрийн манай баярын дугаарт ахмадын баярын өдрийг тохиолдуулан улан сумын ахмадын хорооны дарга мэдэр дарга өргөдөн оролцож та бүхэнд ахмадын байгууллагынхаа одоо бас үйл ажиллагаа за энэ баярын өдрийн мэдчилгээ за бүх зүйлийг бол одоо та бүхэнд ярьж танилцуулаа. Ингээд та бүхэндээ ахмадын баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье. Танд баярлалаа. За баярлалаа.